Кино задлан цугийн үзэгчдийн заавал мэдэх ёстой шинэ тренд iPad A16. Одоо харин бүгдээрээ iPad A16-ыг задлацгаая. Киноны өнгө дүрсийг бодит мэд мэдрүүлэх өндөр наривчил бүхий дэлгэц гацалтгүй ажиллагаа хурд хүчний гайхамшиг A16 Bionic chip хааж явсан таны хэрэгцээнд хамгийн төгс нийцэх хөнгөн загварлаг iPad A16. Энэ бол зүгээр нэг таблет биш ээ. Энэ бол таны төсөөллийг бодит болох хэрэгсэл юм. Видео монтаж хийх, Magic Keyboard болон үзэг дэмждэг тул дижитал зураг зурах, офисын хэрэглээнд ашиглах эсвэл зүгээр л хамгийн өндөр чанартайгаар кино задлан контент үзэгч чинь iPad A16 хамгийн шилдэг нөх болно. Apple-ийн бүх төрлийн бүтээгдэхүүний худалдаа, баталгаа засвар үйлчлэгийг нэг дор санал болгодог Smart Care дэлгүүрийн зүгээс кино задлан цугийн үзэгч та бүхэндээ зориулан 2026 оны 2 сарыг дуустал iPad, iPhone, Apple Watch, MacBook, AirPods зэрэг бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн тохиолдолд 50,000 төгрөгийн хөнгөлт үзүүлж байгааг дуулахад таатай байна. Та ердөө кино задлан гэх промо кодыг хэлэхэд л хангалттай. Мөн олон төрлийн банк болон аппликейшнуудын зээлээр авах, хүүгүй хуваан төлөх эсвэл урьдчилгаатыг төгрөгөөр урт хугацаанд лизингээр авах гэх мэт төлбөрийн уян хатан нөхцлүүдийг санал болгож байгаа тул та бүхэн маань Smart Care дэлгүүрийг зорин үйлчлүүлээрэй. Хаяг Хангуул дүүргийн Сила центрийн 2 давхурт Smart Care дэлгүүр. За юуцаанда манайхаа өндөр таадтай Stranger Things зурлынхаа 4-р бүлгийг ярьчуд бэлэн боллоо. Тийм болохоор таад маань ид жоохомаа төхүүлээд лайк болон subscribe дараад цуурлаа эхлүүлээрэй. Нэгдүгээр анги. За энэ хүн манай цувралын маань шинэ бүлэг эхлэхэд бид нэлээд дээр үеийн үйл явдлыг үзэж эхэллээ шүү. 1979 оны 9-р сарын 8-ны өдөр өнөө айхтар Hopkins хотын лабораторид маань доктор Бреннер туршилтынхаа хүүхдүүдтэй уулзаад явж байлаа. Тэгсээр удалгүй доктор Бреннер ч туршилтын хүүхдүүдэд нэг нэгээр нь ярилцлагын өрөөнд оруулаад ярилцаж байтал гинт бүх зүйл буруугаар хэрэгж ярилцлага хийж байсан өрөөний хаалганд гинт дэлбэрч буй мэт онгоод доктор Бреннерийг мөргөөд авбал яах вэ? Түүний дараа доктор Бреннер ч ухаан орж өрөөнөөсөө гартал лаборатори дотор байсан бүх хүмүүс нь амиа алдсан байдаг бөгөөд доктор Бреннер ч явсаар хүүхдүүд тоглож байсан өрөөнд нь явн ороход Балчир 11 бөөн цус нүүжинд туталсан зогсож байв. Ингээд үүний дарааг үзэг солигдоход цувралын үйл явдал 1986 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эхлэв. Өнгөрсөн бүлэгт Starcover тудлааны төвийн тулааны дараагаар 11 Joyce, Jonathan, Will 3-ын хамтаар Калифорни нүүж ирсэн байдаг бөгөөд энэхүү үзэгдлээр 11-ч Micro загтливчээ сууж байлаа. 3 дугаар бүлгийн үйл явдлаас хойш 11-ч Will-тэй цуг нэг ахлах сургуульд орсон бөгөөд Joyce ч хүмүүс рүү уцаар залган бүтээгдэхүүн худалдаг ажил хийдэг болсон байв. Will-ийн хувьд болохоор бүхэл цагаа зураг зурхад зарцуулдаг болсон бөгөөд сүүлийн үед өөрийнхөө их л дотны хүн зориул нэг сүрхий зураг зурж байгаагийн шүү. Харин Jonathan-ийн хувьд муу үрчин шинэ хотод нүүж ирсний дараагаар болохгүй хүмүүстэй нэлээд янз янзын юм хэрэглээд явж байвал яах вэ? Хэрвээ та админ энийг үзэж байвал Jonathan шиг тийм муухай замаар яасан ч орж болохгүй шүү. Энэ зур Hopkins хотод Mike, Dustin болон Lucas 3-ч өнөөл бужигнуулдагаараа бужигнуулаастай л байна. Мань 3 болохоор Will болон 11-ийг явснаас хойш сургууль дээр Hellfire клуб гэх нөгөө Кяндан балуунууд тоглоомын клубт орсон бөгөөд бас тэр дотроо хурган байр суурьнд хүрч гээл үзээстэй байна. Steve Robin хоёрын хувьд болохоор хэдийгээр хосууд болоогүй ч гэсэн сайн найзууд болсон бөгөөд өнгөрсөн зунаас хойш бараг л салж чадхаа байсан байв. Lucas-ийн хувьд сүүлийн үед саксны багт орсноос хойш Mike, Dustin хоёртой нийлхэн багасаад нөгөө саксны баг дээр хурган карьер хөх болжээ. Нөгөө талд Макс 100 биелийг алдсанаас хойш сэтгэл зүйн гүн хямралд орж өөрийгөө бусдаас тусгаарлах болсон бөгөөд Lucasтай ч уулзахгүй ихэнх цагийг ганцаархнаа хөгжим сонсож өнгөрүүлэх болжээ хөрхий. Уг нь энэ багийнхаа ганц цог золбоотой хүүхэд байсан юмсан да. За энэ хүний араас үзэг солигдоход Lucas, Mike, Dustin хоёртой уулзаад Hellfire клубийнхээ ээж дуулцсанд оролцож чадахгүй гэдэг хэллээ. Яагаад гэвэл тэр өдөр Lucas саксны тэмцээнтэй бөгөөд дээрээс нь дахиж номын хүүхдүүдтэй нийлэлгүй одоо сургуулийнхаа од хүүхдүүдтэй нийлж амьдрал ахуйгаа өөд татмаар байна гэж том яриастэй. Хөөе ямар муухай зангаа хүргэж байна тий. За энэ үеэр Калифорнид Joyce шуудангаар нэгэн илгээмж хүлээж автал тэр нь зөвл толгой тусаас ирсэн байдаг бөгөөд илгээмж дотор нэг тийм сонин хөсрийн хүүхэлтэй бижүүл яах вэ? Юу юм бол тоо зөлг гэж. Энэ хүний араас үзэг солигдоход Макс сургуулийнхаа сэтгэл зүйчтэй уулзаа сууж байлаа. Биллиг нас орсны дараагаар Максийн ээж Биллигийн нөгөө муухай хүчрэлэгч аваас салсан бөгөөд үүнээс олж Максийн ээж хоёр тустай ажил хийж хажуугаар нь жаахан сархад балгаад байгаа сурхтэй. Харин Макс болохоор Биллиг нас орсноос хойш нэг л сайн унтаж чадахгүй хар дарж зүүлээд байгаа ч. Үүний дараа Макс ч гараад явж байтал Lucas ч Макс дээр хурч ирээд Макстай ярилцах гэсэн боловч Макс Lucas их муухай аш гаргаад цааш яваадаг. Ингээд Макс цаашаа ярилцчаа сургуулийнхаа бизнес газар руу явж орон нэгэн үл мэддэх хэмиг угаад үжитл сургуулийнхын жорлон дотор арай өөр хүний хашгирах дуу сонсдлоо шүү. Тэгтэл тэр нь Криси гээд Максын сургуулийн арай ихчмэд охин байдаг бөгөөд Криси шин болгон хар дарж нэг сонин мангас шиг юмд хөөгдөд ивэл яах вэ? За бас юу болсон юм болоо бурхан минь гэж. Тэгсээр үүний араас үзэг солигдоход Mike, Dustin хоёр сургуулийнхаа Hellfire клубийнхэнтэй уулзаад явж байваа. Mike, Dustin хоёрын клубыг Eddie гээд нөхөр удирддаг бөгөөд ер нь байж байгаа байдал энтрийг харахад нэлээд танхаа бас рок стилтэй гар байдаг насан. За үүний араас үзэгдэл ахин солигдоход Joyce ч авсан илгээмжийн талаар Murray-тэй холбоо ирж ярилцдаг ба тэр хүүхэлтэйг өөрт нь хин нэгэн дохио өхийн тулд явуулсан гэж үзэж байгаа талаараа хэлв. Тэр зур түрүүний Max-тэй тааралдаг Chris-гээд охин чинь сургуулаа тарсны дараагаар ойроо
орчин Майк Дастин хоёрын клубийн ахлах Эдитэй уулзваа. Тэгсэн Крисигийн Эдитэй уулзах болсон шалтгаан нь нөгөө янз бүрийн сэтгцнүүдэл хэм бэлтгэл авахтай холбоотой байдаг бөгөөд Криси ойрдоо сүнсэнд харуулж байгаа юм шиг хачин болоод байгаа болохоор тайвширхын тулд Эдигээс тусламж хүссэн байв. Тэгтэн Эди ч Крис тусалж чадах нэлээд хүчтэй юм байгаа гэж хэлэнгүүтээ орой гэрт нь ирэхийг хүрлээ шүү. Янз бүрийн болох үедээ Вазрон гэж. За энэ зур Калифорнид 11-ч мөрөөрөө хичээлээгээд үжидэл 11-ийн ангийнх нь Анжелагад охин их муухай дээрлэж гардаг бөгөөд хэрвээ 11 маань хүч чадалтайгаа байсан бол ингэж дээрлэхүүлэхгүй л дээ. Түүнтэй зэрэгцээд Жойс Мөригийн хэлсний дагуу нөгөө Орос хүүхдлийг эвдэл дотроос нь Хоппер амьд гэсэн нууц зурс гараад ирвэл яах вэ? Гэхдээ тэгэхээр Хоппер минь хөрхий баригдаад Орос руу явсан байж таархан дээ. Тиймхүү үүний араас үзэг солигдоход Майк Дастин хоёр Лукасын оронд Лукасын дүү Эрикаг тоглоомонд оролцуулахар болсон байдаг бөгөөд тэр зур Лукас ч сургуулийнхаа сагсны багтай тун чухал тэмцээнд оролцоод байж байлаа шүү. Тэгсээр Лукас ч тэмцээн дээрээ цаг дуусгаас өмнө бөмбөгөө оруулж багаа ялуулдаг бол нөгөө талд дүү Эрикач мөн Майк Дастин хоёртой цуг хожигдохоос өмнө сүүлийн шоогоо шидэж ялдаг ба ах トゥ хоёрч бас айхтар юм аа. За үүний дараа шөнө болоход Крисич Эди дээр хурж ирээд нөгөө юм аахгүй ч гэтэл Крисигийн зүуд нь гарч ирээд идэг мангас дахин хурж ирээд Крисиг дээшээ хөөргөж байгаад алаад ичүүл яах вэ? Ядаж байгаа тэр мангас нь бүр яг доод ертөнцөг байдаг насан. За тэгж Криси Эдигийн гэрт халуулдаг бөгөөд үүний дараа одоо юу болох юм бол доо. Йоо. За ингээ бүлгийн маань 20 дугаар анги эхлэхэд 3 дугаар бүлгийн төгсгөл Топпер хэрхэн амьд үлдсэн түүхийг үзэж эхлэв. Жойс Орсуудын бүтээсэн доод ертөнцийн хаалгыг нээж буй төхөөрөмжийг унтрааж дэлбэрлүүлэх яг тэр мөчөд Хопперч тавьцангаас өсөрч амьд гарсан бөгөөд тэгээ тэрний дараагаар Орсуудад баригдсан юм уу та хаашийн. За үүний дараа үйл явдал иргэн 1986 онд ирэхэд Макс Крисиг алуусны маргааш өглөө ахин хар дараа сэрж байгаамаа. Түүний дараа Макс Эдигийн гэрийн гадаа баахан цагдаа түргэн тусламж хүмүүс цугсан байгааг хардаг бөгөөд тэр мөчөд цагдаа нар Крисигийн цогцыг аван гарч байлаа. За үүний дараагаар Крисигийн алуусан талаарх мэдээ Хавкинс хотоор дарахаж жинхэнэ шуугин тарж байна. Үүний дараа үзэг солигдоход Макс Дастины гэрт хурж ирдэг бөгөөд Крисиг нас орсон талаар дуулгаж дээрээс нь Эдиг хэргийн сэжигтэн хэмээн үзэж байгаа талаараа Дастинд хэлв. Гэсэн ч Дастин болохоор Эдиг энэ хэргийн буруутан гэж итгэхгүй байгаа талаараа хэлэхэд Макс ч Крисиг алуулдаг шөнө Эдитэй гэрт нь хамт байсан талаар хэлдэг бөгөөд бүр шүн зүудэндээ Крисийн хашгирааныг сонсч Эдиг зүгтэн гарч байгааг харсан хэмээн Дастинд хэлж байгаамаа. Яа энэ ч одоо. За үүний дараагаар Дастин чинь хэрэгт нэг ноо байгааг анзаарч өөрийнхөө багийн хүмүүсийг цуглуулж аваад Эдиг хайж түүнтэй уулзахар шийдлээ шүү. За энэ зур Мөрэч Жойс дээр хурж ирсний дараагаар Хопперыг амьд гэж утсан зурсыг сайтар нягталж үзэхэр болов. За ингээд дараагийн хэсэг гарахад Хоппер өнгөрсөн зууны тулааны дараагаар Оросуудад хэрхэн баригдсан үйл явдал гарч ирэлдэг бөгөөд Хопперыг Орос цэргүүд барьж авсны дараагаар мэдээлэл авахын тулд эрүүдэн шүүсэн юм байна л да. Тэгсэн ч Хоппер юу ч хэлээгүй болохоор Оросууд сүлдээ аргаа аваад Хопперыг Оросын Камчаткад байдаг нууц шорон руу авилцсан ээжээ. Энд чинь бүр ертөнцийн хязгаар шүү дээ бурхан минь. За үүний дараагаар үзэг солигдоход Майк ч хаврын амралтаараа 11 болон Вил хоёр дээр зочлон ирэв. Майк ч одоо 11-ийг өнгөрсөн жилээс хойш ахин хараагүй бөгөөд мэдээж тэгж удаан уулзаагүй чинь дахин уулзахдаа бөөн баяр боллоо яав тэ. Тэгтэл яг тэр үеэр Вил маань Майк 11 хоёрын харилцаанд нэг сонин ааш гаргаад атаархад байдаг бөгөөд Вил мушаар чинь арай Майкийг крашлдаг болсон юм биш үсттэй. Бодзар байна гэж. За энэ хүн Майк 11 Вил 3 ч Ройл кундаг газар хамтдаа цагийг зугаатаа өнгөрүүлээд ивчтэл 11-ийг дээрлэхэд байдаг Анжелагад охин гинт гай болоод хүрээд ирлээ шүү. Энэ зур Дастин Майк хоёр ч Робин Стив хоёрын шинээр ажилд орсон кино дүрсийн газар явсан очдог бөгөөд тэндээс Эдигийн таньдаг хүмүүсийн талаар мэдээлэл хайж эхлэв. За тэр хооронд нөгөө тал 11 ч одоо Майктай цуг үйжтэл нөгөө Анжелагад охин ч хурч ирээд 11-ийг минь дахиад янз бүрээр тогуурхож доромж чигэлдэг наасан. Энэ зур Дастин Стив Робин Макс дөрөв явсаар аваад Эдигийн найз гээд нэг нөхрийн гэрийн аягийг олж Эдиг тэнд нуугдсан байж магадгүй юм таамаглаж очиж үзэхээр болов. Үүний араас үзэг солигдоход Жойс Мөри хоёр ч Оросоос ирсэн нууц зурсыг тайлж уншдаг ба түүн дээр нь байсан утасны дугаарлууд залгаж үзв. Тиймхүү залгасны дараагаар Энзо гэж нөхөр хаа байсан Оросд Жойс Мөри хоёрын дуудлагыг хүлээж авдаг бөгөөд $40,000 өгвөл Хопперыг судлаж 2 хоногийн дараагаар Алескт дуулцахар боллоо шүү. Гэхдээ яаж Америкаас зөв толгойд улс руу шууд залгаад байгаа юм те. Сонин те. Тэр хооронд 11 ч Анжелад муухай дээрлэхүйсэндээ уурлаж сүултээ шууд Анжела дээр явчиход Ролькоро нүүрлүүн цохоод хамрыг нь хуглаад хичүүл яах вэ? За тэгсээр ахин үзэг солигдоход манай дөрвч хар шөнөөр өнөө газар очиж үздэг бөгөөд тех зур ашгүй Эдиг оллоо шүү. Тэр зур Фредди нэртэй ахин өөр залуу Крисигийн алуусан мангасын гарт орон алуулдаг бөгөөд яг энэ үед нь Эдич манай эдэд Крисид юу тохиолсон талаар ярьж өгч байхдаа өнөө мангасаа Векна хэмээн нэрлснээр энэ удаагийн анги төгсөв. За үүний дараагаар манай цуурлын 3 дугаар анги эхлэхэд хар шөнөөр нэг нисэг тэрийг Невада мужид байрлах доктор Оуэнсийн арын хашаанд газардав. Түүний дараагаар дэд хурандаа Салливан хэмээх нэгэн амар том цэргийн дарга доктор Оуэнстэй уулздаг ба Хавкинс хотод амиа алдсан нөгөө Криси гэдэг охины зургийг үзүүлж энэ явдалд 11-ийг сэжиглэж байгаа талаар хэллээ. Тэгэхдээ доктор Оуэнс ч 11-ийг үгсэн хэмээн хэлсэн ч дэд хурандаа Салливан ч түүнд итгэлгүй заавал 11-ийг олж илрүүлнэ гэж тэглээ. За энэ зурч Жойс одоо тэр өөрөө хүүхдүүдэд Алеск руу ажлын шугамаар явах гэж байгаа энэ төр гээд Хопперыг очиж аврах гэж байгаа талаар хэлдэг бөгөөд Жонатанд хүүхдүүдийг хариуцуулж үлдээв. Ингээд маргааш өгдөө болоход Хавкинс хотод өнгөрсөн шөнө Векнагийн гарт халуулсан Фредигийн цогцыг цагдаа нар олдог ба түүнийг харсан Нэнси бүүн шок. Харин нөгөө талд Майк ч 11-т хамт цуг үйжтэл баахан цагдаа нар хүрч ирээд 11-ийг Анжелагийн хамрыг цогж хуулсан эргээр баривчлаад авч байлаа шүү. За энэ зур Оросд байгаа Хоппер шоронд хоригдонгоо ажил хийгээд байж өгдөг бөгөөд шоронгийнхоо харуулуудыг хавуулдаж өгж Жойсыг өөрийг нь аврахаар ирж байгааг мэдэж авлаа. Гэхдээ Хоппер яаж Алеск руу явах гээд байгаа юм бол тоо. За энэ зур Лукас сагсан бөмбөгийн багийнхантайгаа уулзаад явж байтал Лукасын багийн ахлагч Джейсон буюу Крисигийн найз залуунч Крисиг Эди алсан гэж бодоод Эдиг олохын тулд Эдигийн нөгөө Hellfire клубын гэмгэн хүмүүс рүү нэг нэгээр нь очиж зодч нүдэд яваад байдаг наасан.
Энзуур 11-ч цагдаа дээр байцаагддаг бөгөөд түүний дараа цагдаа нар 11-ийг өсвөр насныхны засан хүмүүжүүлэх газар руу аваад явж байтал гэнт бахан хар утастай хүмүүс гарч ирээд 11-ийг бариад авлаа да. Тэгтэл тэр хүмүүс нь доктор Оуэнсийн хүмүүс байдаг бөгөөд доктор Оуэнс ч 11-ийн ангийн ихэнд гарсан нөгөө айхтар дэд турандаа Салвинаас хамгаалах гэд бариад авчуу да. Яав. За үүний дараагийн үзэгдэлд Жойс Мори хоёр ч явн явсаар эцэст нь Алиск дэрдэг бөгөөд нөгөө талд нь Хоппер шоронгосоо оргохдоо бэлдээд өчөв. Гэсэн ч Хоппер хөлийнхөө гинжийг яаж тайлах учраа олоогүй байдаг ба ядаж яваад хөлийнхөө гинжийг өөр хөрөглөөр тайлбарлах гэж байхдаа шагаан доороо бүр зүсээд яраад хайцсан байдаг насаа. Тэсгэл хэрэгтэй дээ Хоппер минь. Ийхүү тэр зур Хавкинс хотод Нэнси Робин хоёрч Векнагийн гарт амиа алдсан адил хэрэгүүд гарсан хэсэг талаар шалгаад явж байхдаа Крил хэмээх гэрүүл тохиолдсон аимшигтай байдгийн талаар олж мэдлээ шүү. 1950-ад оны үед Крил хэмээх гэрүүлд Криси болон Фредди тохиолдсонтай адил байдлаар аллаг гарсан байх бөгөөд тэндээс л манай хоёр сэжүүр хатгаж авах нэ. Үүний дараа үзэг солигдоход 11-ч доктор Оуэнстэй ярилцаад ижидэг бөгөөд тэр үеэр доктор Оуэнс ч Хопкинс хотод аюул тулгараад байгаа талаар 11 хэлдэг бөгөөд энэхүү аюулаас найзуудыг нь аврахын тулд доктор Оуэнс ч 11-т хүч чадлыг нь буцаан өгч чадах арга байгаа талаар хэллээ. Тэгэхийн тулд 11 хүүхэд байхдаа оролцож байсан шиг хөтөлбөрт дахин оролцох юм байна л да. За үүний дараа 11-ч доктор Оуэнстэй хамт цуг явж хүч чадлаа сэргээхэр болдог бөгөөд нөгөө талд Макс ч шүн дунд сургууль дээр гав ганцаархнаа явж байлаа. Тэгсэн удалгүй Макс сургуулийн коридор доторх ханд нэгэн цаг байгааг олж хардаг бөгөөд Векнагийн ээлж тохирогчоор Макс сонгогдсон энэ байв. За ингээд дөрөвдүгээр анги хэлэхэд 11-ч доктор Оуэнстэй хамт явсны дараагаар доктор Оуэнсийн хүмүүс Вил, Джонатан, Майк 3 дээр ирээд хамгаалтанд авдаг ба. Вил, Джонатан хоёрын гэрт зэвсэгтэй харуул үлдээхээр болов. Тэр зур Лукас чихэндээ найзуудаасаа жаахан шогтоод тустай яваад байсан. Сүүлдээ Дастинтэй ирж уулзсан Максийн талаар сонсож Максыг аврах ажиллагаанд нэгдэж байгаамаа. Түүнтэй зэрэгцээд Робин, Нэнси хоёрч Крилийн гэр бүл тохиолдсон аимшиг явдлын талаар найзуудтай хэлдэг ба. Энэ явдлын цорын ганц амьд гэрч болох Крилийн гэр бүлийн аав Виктор Крилтэй очиж уулзахаар боллоо шүү. Виктор Крилийг гэр бүлийн амиа алдсны дараагаар уг алгад буруутгаж сэтгцэн имлэгт хорьсон бөгөөд учир нь Виктор Крил өөрийнх нь гэр бүлийг чөтгөр алсан хэмээн цагдаа нарт мэдүүлсэн юм байна л да. За энэ зур Макс ч Векнагийн нөлөөнд улам автаад байдаг бөгөөд ямар сайндаа сүултээ өөрийнхөө өхлийг хүлээн зөвшөөрч найзуудтай загтлуулдэж ээж мэжтэйгээ уулзаад яваад байгаа хөтэй. Аятайхан шиг л амьд гарчаасаа билээ. За нөгөө талд Жойс Мори хоёрч Алиск ирснийхээ дараа Хопрыг харгалзаж харуулын хийсэн ёсоор тэнд байгаа Юри эмээх нисгчийг олж 40,000 доллар өгөн Хопрыг очиж авахгүйгээр боллоо шүү. Тэр зур хөлийнхөө гинжээс салсан Хопрч нөгөө хахуулцсан харуулах Энзото дахин хуйлдаж яваад орох төлөвлөгөөгөө боловсруулж эцэст нь тэрийг хэрэгжүүлээд зутаагаад явуул яах вэ? Айхтраа. Үүний дараагаар үзэг солигдоход Робин, Нэнси хоёрч ноён Крилийн хоригдож буус сэтгцэн имлэг дээр хурж ирснээгээ дараагаар Крил гоотой эцэст нэг юм олдож байгаа юм. Энэ зур Калифорнид Вил, Джонатан, Майк 3 руу нөгөө айхтар дэд турандаа Салвинаны хүмүүс хурж ирээд дайрдаг ба. Манай гурвч тэр үед бөө юм бол цухтаадаг бөгөөд өөрсдөө хамгаалж явахдаа буудуул шаргацсан хамгаалагчаа аваа цухтаж байгаа юм чинь. Тэр үеэр Алискт Юри, Жойс, Мори хоёрт хэрхэн Хопрыг аврах төлөвлөгөөгөө тайлбарлаад өгч идэг бөгөөд нөгөө талд Хопр цухтаасаар байгаад нэг нь тосгон олоод сүм дотор ирээд нуугдаж байна. Тэгтэл удалгүй Хопрыг шоронгын хүмүүс ирээд бариад авчдаг бөгөөд тэгсэн явж нөгөө Жойс, Мори хоёрын амар их мөнгө төлсөн Юригээд мөн овчин КГБ рүү урваад Хопрын талаар матсан болж таарлаа. Бүтггүй нэрээ. За энэ зур Макс ч үхэхээс өмнө өөрийнхөө хойд ах биелигийн булшийг эргээд явж байв. Яг тэр үеэр Виктор Крилч, Нэнси Робин хоёрт хэрхэн өөрийгөө амьд үтсэн талаар ярьж өглөө. 1959 онд Крилийн гэр бүл Хавкинс хотод тансаг байшин худалдан аваад амар жимэр амьдрах гэсэн ч ямар нэгэн зүйл буруугаар хэрэгж эхэлсэн байна. Эхлээд Крилийн байшингийн эргэн тойронд янз бүрийн зэрлэгээр тамлаж авсан амтан гарч ирэх болсон бөгөөд түүний дараагаар гэр бүлийнхэн гишүүд аимшигтэй хий зүйлсийг харж ихдэг болж. Ингээд сүүлд нь Виктор Крилийн эхнэр нэгэн орой зүв зүгээр сууж байхдаа зэрлэгээр алгацсан ба дараа нь өөрөө ч гэсэн янз бүрийн хийм харах болж. Тэгсээр эхнэр намаа алдснаас ердөө 7 хоногийн дараа 2 хүүхдүүд нь ч гэсэн амар өгдөж. Тэр үеэрээ Виктор ч энэхүү хар дарсан зүуднээсээ сонсох дуртайсан дууныхаа тусламжтайгаар гарч ирж байсан талаараа Нэнси Робин хоёрт хэлж байгаамаа. Энэ үеэр Макс Виллигийн булшин дээр ирээд түүнд бичсэн цагтлаа уншаад сууж байтал гинт Максыг эзэмдэж Векнагийн хар дарсан зүуд нь гацсан бөгөөд тэр үед нь Дастин Робинтэй гяс холбогдож Виктор Крил дууны тусламжтайгаар амьд гарч ирсэн шиг Макс ч гэсэн дуртай дууг нь сонсоолов. Үүний дараагаар Макс өөрийнхөө байнга сонсдог дууг дагаж Векнад алуулахаас өмнө зүгтааж чаддаг ба ингэж Макс нэг юм ашгүй амьд гарснаар энэ удаагийн ангиман төгсөж байгаа юм. Энэ үеэр сонсолдог дуу нэлийн хит тусныг та бүхэн санаж байгаа хаа. Энэ цуврал гарч ирсэн үеэр. За энэ 5 дугаарыг албаасаар эхлэхэд Вил, Майк, Джонатан 3 Джонатаны найзын хамтаар амжилттай зүгтаасан ч өнөө буудуул шаргацсан харуулна амьсгал хураалаа хөөрхий. Тэр зур дэд турандаа Салвинч 11-ийн Майкд үлдээсэн загтлыг олоод авдаг насан. Энэ оронд доктор Оуэнс 11-ийг Невада мужийн эсэнцэлд байдаг нэгэн нууц баазд авчирдаг бөгөөд тэнд нь Нина гэх нэртэй төслөд танилцууллаа. Жохом энэ Нина гэх төслийн ачаар л 11 мэн дахин хүч чадлаа сэргээж чадах юм байна л та. Гэсэн ч тэр төслийг хэн удирдах байсан гэж мэдээж доктор Мартин Бреннер шүү дээ. 20 дугаар бүлэг дээр бид доктор Бреннерийг үхэх үгдийг мэдсэн дараагаар доктор Бреннер 4 дугаар бүлэг дээр 11-тэй ахин уулзж байгаа бөгөөд 11-ч доктор Бреннерийг харангуйтаа баг хөгшиж байгаа юм чинь. Тиймээс үүний араас үзэг солигдоход Хопперч баригдаад иргэн шорон дээр иртэл Хопперт тусаж байсан харгалзагч Энзо хүртэл хамт цуг баригдсан байдаг наасан. Тэр зур Юри гэж новч нь одоо Жойс Мори хоёрыг аваад зөвлөлт рүү нисэж Жойс Мори хоёрыг КБ- гээд тушаах гээд явж илээ шүү. Зэвүүн нөхрөлтөө. Нөгөө талд Хавкинс хотод Векнагийн гарт ороод арайг зүгтаасан Макс маань Векнагийн хар дарсан ертөнцид байхад өөрийн харсан зүйлсээ санахыг хичээдэг ба. Дээрээс нь тэр газар нь нөгөө Крилийн гэр бүлийн байшинтай холбоотой байж магадгүй гэсэн таамаглал төвчүүллээ дээ. Тиймээс үүний араас ахин үзэг солигдоход 11-ч нэгэн танихгүй газар
сэрдэг ба тэгсэн тэр нь явж Хавкинс хотын лаборатори үдгнасан. Өөр 11 мэн иргэн хүүхд үеийнхээ дурсамжинд ирсэн бөгөөд тэнд байхдаа Петр хэмээх доктор Бернерийн туслахыг олж харав. Петр 11-ийг бусд хүмүүсээс илүү их дэмжиж байсан бөгөөд гэхдээ Харваажийн бүр нэг сэжигтэй гар үдгнасан. Энэ зөөр Вил, Майк, Джонатан ба Джонатаны найз дөрвч нөгөө нэг нууц ажилтныхаа цогцыг оршуулад байж байх зур Вилч Майк руу их л учиртай харж шидэд нэг зүйл хэлэх гээд байлаа. Харин яг тэр үед нь Майк ч нөгөө нууц ажилтны үзэгнээс нэгэн утасны дугаар олж байгаамаа. Ингээд үүний дараа ихэнх үзэг зөвлөгтөхөд Хавкинс хотод байгаа манай эдийн бараа гарч гэллээ шүү. Макс Векнагийн нөлөөллөөс гарсны дараагаар манай эд нийлээд Криллийн гэрт очиж үздэг ба ямар нэг юм олж мэдэх гээл явж байлаа. Тэр хооронд Макс Лукас хоёр ч иргэн эвлэрч гээл үзээд байж байх зур манай эд Криллийн байшин дотор цахилгаан хэрэгслүүд амьдж байгааг анзааран энэ байшин нь доод ертөнцтэй холбоотой болохыг ойлгож авлаа. Тинхүү манай эдийг ингэж байх зур 11 ч хүүхэд байхдаа хэрхэн доктор Бернерийн туршилтанд бусдыгаа хамтаар оролцож байсан тухай дурсамжин дээрээ явж байв. Гэсэн чинь нэг л мэдгээд 11-ийн гар бөөн цуснд бутгацсан байдаг бөгөөд энэ зур явж нэгдүгээр ангийн ихэнд болсон үйл явдалтай холбогдох гээд байна уу да. За тэр зур Жойс Мөри хоёр ч Юриг онгоцтойгоо Оросд гацартахаас өмнө өөрсдөө сулладаг бөгөөд Юриг ухаан алдуулж өөрсдөө онгоцтойгоо хамт зөвлөлтийн хаа нэгтээ осны булт хийж байгаамаа. Ингээд ангийн төгсгөл хэсэглэхэд Кириллийн байшинд ирсэн манай эдэж Векнаг доод ертөнцийн энэ байшингийн хөлбөрт амьдарч байгааг олж мэдлээ. Нөгөө талд эдэж эцэст нь Лукасын саксны багийн нөхдүүдэд баригдаж нуурлын орон зүхтаагаад явж байтал Векна эдийг хөөж байсан саксны багийн нөхдүүдийн нэгийг нь шууд өөрийн хүч чадлаараа алаад хайчдаг бөгөөд түүнтэй зэрэгцээд яг тэр нуурынхан доор доод ертөнцийн хаалга нэгдвэл яах вэ? Яа, айхтар юм болж байна. Тэгсээр 11 ч иргэн гарч ирэхэд нөгөө амар дурсамжаараа айсны дараагаар 11 ч иргэн сэрдэг ба. Түүний дараагаар доктор Бернерээс цугтаах гэж үтсэн ч баригдчихв. Гэвч яг энэ үед 11 мань өөрийнхөө хүч чадлаа дахин ашиглаж лабораторийн харуулууд дээр хүч чадлаа ашиглан хойшоогоо зүгээр шидэд хайчдаг ансан. Ийхүү эцэст нь 11 ч доктор Бернерийн туршлуудад үргэлжлэн оролцохыг зөвшөөрснөөр энэ удаагийн ангимын төгслөө. Юу айхтар юм болж байна. За ингээд та түрхэн зурааснараа танд нэгэн сайтыг танилцуулъя. Энэ бол Задлан цэг хэмээн сайт гоо. За энэ сайт нь ямар учиртай вэ гэхээр ийм 4 төрлийн хичээл байгаа. За эхний хичээл нь YouTube Secrets House буюу та YouTube руу YouTube-ийн тухай бүхнийг мэдмээр ивэл маш дэлгэрэнгүй бүрэн цогц 13 бүлгээс бүрдсэн 50 гаруй хичээл байгаа. Үнэхээр сонирхолтой. За дараагийн 2 дахь хичээл бол камерын өмнө өөрийгөө харуулах хичээл байгаа. Мэдээж та YouTube хийж байгаа бол камерын өмнө чөлөөтэй ярьж сурах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ 4 бүлэг хичээл дээр бол бүх арга техник дасгал гээд маш хэрэгтэй зүйлийг багтаасан бөгөөд та бол шууд өөрийгөө нээж бусдын өмнө итгэлтэй ярьдаг болно. За удаа хичээл нь бол thumbnail master class байгаа. Мэдээж хэрэг та видео хийлээ гэж бодоход хүнд үзүүлэхэд бол thumbnail буюу түлхүүр зураг маш сайн хийж сурах хэрэгтэй байгаа. Үүнд мэргэжлийн параметрээр маш энгийнээр дизайны үндсэн элементүүдийг ойлгоод хэрхэн сайн thumbnail хийхийг заасан байгаа. Thumbnail сайн байж л хүмүүс таны видеог үзэн шүү дээ. За дараагийн хичээл нь эвлүүлгийн урлаг байгаа. Энэ нэг бүлэг эвлүүлгийн хичээл дээр бол Adobe Premiere Pro програм дээр хэрхэн эвлүүлгийн үндсийг ойлгож, дүрсээ цэвэрлэж, дууныхаа хэмнэлт тааруулан өнгө тавьж, гайхалтай видео эвлүүлэг хэрхэн гаргах талаар заасан анхан шатны хүмүүс зориулсан ийм хичээл байгаа. Тэгэхээр та бүхэн энэ 4 хичээлийг Задлан цэг хэмээн сайтаас үзэж болох нь байна. Мэдээж хэрэг үнэн хямдарсан байгаа шүү. За одоо та ингээд контент өргөжлөлийг үзээрэй. За энэ зурлын маань 6 дугаарыг эхлэхэд цагдаа нар эдийг хөөж байхдаа алуулсан саксны багийн нөгөө хүүгийн цогцыг нуурнаас гаргаж авдаг бөгөөд эдийг хөөгд байсан саксны багийн ахлах Жастин ч эдийг чөтгөрийн хүч чадалтай энтергээ ботцсон байлаа чаваас. Тэр зур дэд хурандаа Саливинч, Вил, Майк, Джонатан гурыг хамгаалж байгаад олзлогдсон тусгай ажилтныг тамлаад 11-ийг барьж авахын тулд баг бүхий л зүйлсийг хийхэд бэлэн зогсож байв. Нөгөө талд доктор Бренер ч 11-т үргэлжлүүлэн ажилласаар байдаг бөгөөд яг ямар учраас 11 өөрийнхөө хүч чадлаа ашиглаж чадахгүй байгааг олж мэдгийг хичээсээр байлаа. Доктор Бренер ч 11-ийн хүч чадлаа алдсан шалтгааны 3 дугаар бүлэг дээр Starcraft худлааны төд болсон тулаантай холбоотой гэж үзэж байгаа бөгөөд тэр үеэр 11 мань ямар нэгэн травматай дурсамжтай адил мэдрэмж авсан болохоор хүч чадлаа ашиглаж чадахгүй байгаа юм уу хайшин. Энэ зур Майк, Вил, Джонатан түүний найз тэр хэдэж нөгөө олж авсан утасны дугаараасаа сэжүр олж авахын тулд Дастины гавал найз охин Сүзигээс тусламж авахар гэрт нь хүрч ирв. Ингээд үзэг зөвлөгтөхөд бид зөвлөлт холбоо тусад нууцаар нэвтрэн ослын булт хийсэн Жойс Мөри хоёрыг олж хардаг бод манай хоёр ч Юригээр замжлуулж байгаад Хопрын хоригдож буй шоронг олохоор боллоо доо. Тэр үеэр Норсууд Чопрыг нөгөө Энзогод харуултай нэг амар туршилт энтерт оруулахар бэлтгэж байв. Тэгэхдээ Орсууд ч Хопр Энзо хоёрыг туршилтанд оруулах гэж байгаа бус хүмүүстэй хамт цуг сайхан хооллож унтлаад цаанасаа л нэг муу болох гээд байгаа нь андшгүй байдаг наасан. Ийхүү үүний араас ахин үзэг зөвлөгтөхөд 11-ийн хүүхэд насны дурсамжин дээр иргэн ирв. Энэ дурсамжин дээр 11-ч нөгөө Петергээ доктор Бернерийн туслах ажилтнтай ахин ярилцдаг ба тэр үеэрээ Петерч доктор Бернерийн хамгийн анхны туршилтын хүүхдийн талаар 11-т ярьж гарлаа. Энэ нөхөр ер нь юу сэдэд яваад байгаа юм бол тоо. За тэр зур Жастин хотын иргэдийн уулзалтан дээр ирэнгүүтээ хөөрхий Эдиг мэн Криси, Фредди болон сүүлд амиа алдаг саксны багийн залуугийн хүүхэд буруутгаж хотыг бараг тэр чигээр нь Эдигийн эсрэг болгодог бөгөөд Дастин тэр хэдиж Эдиг ойд нуугдаж байхад нь олж очив. Энэ үеэр Сүзитэй уулзсан Майк тэр хэдиж Сүзигээр дэлэмдүүлж 11-ийн оролцож байгаа нөгөө Нинаගේ төслийн координатуудыг олж авдаг бөгөөд ингэж 11-ийг Невадад байгааг мэдлээ шүү. Үүний дараагаар Дастин тэр хэдиж Эдид өчтөрөөрөө нууран дээр юу тохиолдсон талаар сонсдог бөгөөд түүний дараагаар нөгөө нуурыг очиж шалгаж үзэхэр боллоо шүү. Ийхүү ахин үзэг солилцоход 11 ч хүүхэд байхдаа доктор Бернерийн хийж байсан туршилтанд оролцсон дурсамжаараа аялсан хэвээр өгдөг бөгөөд нөгөө талд Жойс Мөри хоёр ч Юригээр замчлуулын явсаар өнгөрсөн анги дээр Хопрын ирээд нуугдсан байрыг олж байгаамаа. Түүний дараагаар 11 ч иргэн дурсамжаараа аялж байхдаа хамт туршилтанд оролцож байсан хүүхдүүд нэг л мэтгэд бүгд амиа алдаж хаасайгуу цус уусан байсан дурсамжтай ахин дахин очисоор л байлаа. Харин тэр зур нууран дээр очисон Дастин Стив тэр хэдэж нуурын доор доод ертөнцийн хаалга
нээгдсэн байгааг олж мэддэг ба үүний дараа Стив тэр хаалгыг шалгаж явах зур хаалга руу тадагдан орж нөгөө ертөнцийн мангасуудад барьж идүүлэнгээ алдаж байна. Яа хайхтар юм боллоо шүү. За ингээд үүний араас 7 дугаар анги эхлэхэд ч доод ертөнцид гацсан Стив дээр Нэнси, Робин хоёр амжиж хурж ирдэг бөгөөд Стивийг барьж идэх гэж байсан сонин сарсан багуу шиг амьтдыг зодож цохоод хөөгд явуулж байгаа маа. Тэр оронд Мюррей Чопри хоригдож байгаа шорон руу Жойсийг тушаах гэж байгаа мэт жүжиглэн худлаа нэвтэрдэг ба одоо жинхэнэ халаан эхлэх гэж байна да. За тэр үеэр Дастин, Лукас, Эрика гуравч Стив болон Эди, Нэнси, Робин гурвыг доод ертөнцөөс буцаан аврах арга хайгаад байж явах зур доод ертөнцөд очисон Стив, Эди, Робин, Нэнси энэ хэдэж нөгөө талд байгаа Дастин, Лукас, Макс гуравтай гэрэл ашиглан харилцаж эхэллээ. За тэгж яваад гар харгаа олчаасаа хэлээ дээ. Энэ үеэр 11-ийн дурсамжийн дотор нөгөө Петергээд доктор Бернерийн туслах ажилтнууд чинь 11-т улам дотн олсоор байдаг ба сүүлдээ 11-т хамт цуг лабораториос оргож үзлээ шүү. За тэгсээр дахин үзэг солигдоход Хопперч хоригдож байсан шорон дотроо баахан доод ертөнцийн мангасуудад тулддаг ба хал үзэж хашир суусан Хопперч энэ байтгайг үдсэн нөхөр шүү дээ. За тэгж Хопперыг алдсаж байх зуур шоронд нэвтэрсэн Мюррейч шоронгийн даргаыг барьцааж авангуудаа Хопперыг судлахыг шаарддаг ба түүний дараа Мюррейч бөө юм болж Хопперыг энэ зүйтэй хамт аюулгүй газар руу оруулж чадлаа шүү. Үүний дараа Хопперын орсон аюулгүй байрны нөгөө талд хаалга нэгтгэж Жойс гарч ирдэг бөгөөд эцэст нь энэ хоёр мань ахин уулзлаа та бурхан минь гэж. За тэр зур Дастин, Макс, Лукас гуравч нөгөө ертөнцид гацсан Робин, Нэнси, Стив, Эди энэ дөрөвт Эдигийн гэрт нээгдсэн байсан доод ертөнцийн хаалгыг олж өгөв. Учир нь Векна чинь өөрийнхөө хөргөчтийг алах болгондоо доод ертөнц рүү шилжин очдог хаалга бүтээгээд байсан юм байна шүү дээ. Тэр зур 11 өөрийнхөө дурсамжийн дотор нөгөө Петергээ залуутаа орохгүй явж байдаг ба манай хоёр ч нэг сонин агуулгах шиг юм дотор орж ирчээд байж байтал Петр ч 11-ээр өөрийнхөө хүзэн дотор байгаа нэг сонин төхөөрөмжийг авууллаа шүү. За түүний дараа Петр ч лаборатори дотор тэр хоёрыг хөөжүүлсэн цэргүүдийг чинь 11-ийн шиг супер хүч чадлаараа алж эхлүүл яах вэ? Йоо. Тэгсэн явж энэ Петр гэд нөхөр чинь доктор Бернерийн хамгийн ихний туршилтын хүүхэд байсан ба яг 11 шиг хүч чадалтай юм байна штэ. Яа. За энэ хүү 11-ийн дурсамжийн дотроо байж байх зур Макс, Лукас, Эрика, Дастин дөрөвч Эдигийн гэрт нь очиод доод ертөнцид байгаа нөгөө хидрүүгээ хүнчлийн даваа унжуулж буцаад өөрсдийнх нь ертөнц рүү нэгээр нь авчирв. Гэхдээ яг тэр үед Векна Нэнсигийн ухамсар руу нэвтэрч өөрийнхөө хар дарсан зүүдэнд аваад ирлээ шүү. Яг үүнтэй зэрэгцээд 11 ч эцэст нь нөгөө байн хараад байсан баахан цус нүчтэй дурсамж дээр ирдэг ба тэр үеэрээ доктор Бернерийн туршилтын хүүхдүүдийг 11 өөрөө биш Петр асныг хож мэдв. Ямар муухай садист гар вэ? За үүний дараагаар Петр ч өөрийгөө Криллийн гэр бүлийн ганц хүү болох Хенри Крил гэдгийг 11-т хэлж өөрийнхөө ээж дүү хоёрыг хүч чадлаа ашиглан хэрхэн зөвлөгөөр өнөөсөн талаараа ч хэлв. Хөөе тэгснэ энэ Хенри чинь 11-т цуг хамт явна энтрийг солиордог бөгөөд түнд нь 11 мэдээж үгүйгээ хэлтэл Хенри ч 11-ийг хүч чадлаар алах гэж үзлээ шүү. Гэсэн ч Хенри 11-ийг алж чаддгүй ба 11 ч яг үхэнгээ алдахдаа өөрийнхөө жинхэнэ хүч чадлыг Хенри дээр ашиглаж түүнийг шууд доод ертөнц рүү явуулчихвал яах вэ? Яа, сүртэй юм болж шүү. Үүний дараа Хенри ч доод ертөнцид очин айжмаар Векна олж хурдаг бөгөөд эндээс л манай энэ үйлдвэрлэлийн эсрэг дүрийн түүх эхэлсэн ажээ. За энэ хүүний дараагийн эхлэхэд Векнач Нэнсид өөрийнхөө дурсамжаас нэгээр нь үзүүлсээр байдаг бөгөөд удахгүй Хавкин сотод хийхэд төлөвлөж аимшиг төлөвлөгөөгөө Нэнсид хүчээр үзүүлвэ. Түүний дараа Векна Нэнсиг алалгүй зүгээр орхиж оронд нь энд юу харснаа бүгдийг нь 11-т хэлээр энтергээд тавиад явуулчихв. За нөгөө тал зөв толбод улсад Хоппер Жойс нар Хопперын хоригдож байсан шоронг үнэн хэрэгтээ доод ертөнцийн мангасууд дээр туршилт хийж байсныг олж мэддэг бөгөөд ядаж яваад Хопперыг суусны дараагаар шорон дотор нь баахан доод ертөнцийн мангасууд ороод ирдэг наасан. Үүдэхгүй нэрэ. Тэр зур 11 ч өөрийнхөө дурсамжийн дотроос Векнатай уулзсан мөчтөгөө узаж энэ дурсамж нь өөрийнхөө хүч чадлыг ашиглахад нь цаадуулж байсныг мэддэг ба түүний дараагаар 11 хүч чадлаа чөлөөтэй ашиглаж бүр урдынхаасаа ч илүү хүчрэг болсон байлаа шүү. Яа, янзтай. Үүний дараагаар доктор Бернер ч 11-т хэлж байгаа. Векна доод ертөнцөө манай ертөнцийн хоорондох ханыг нурааж байгаа талаар хэлж мөн өөрийнх нь найзууд ч амьд байгааг дуулгадаг бөгөөд 11 ч иргэн хүч чадлаа авсан болохоор хөндийн ертөнцөөр дамжуулан найзуудыгаа олж харлаа. Тэр үеэр Хавкин сотод Нэнси ч нөгөө нэг Векна юу харуулсныг Лукас, Дастин, Макс тэр хэдэд тайлбарлаа сууж байдаг бөгөөд эцэст нь Макс ч одоо өөрөө өгөөш болж байгаад Векнаг устгахаар болж байгаа маа. Өөрийгөө золиослох гээд байгаа мó хаашаа. Макс минь одоо юу хийдэд байна да? Энэ орон дэлхийн нөгөө захад Хоппер, Энзо, Жойс, Мюррей дөрөвч нөгөө амир шоронгоос ордог бөгөөд Хопперч буцаад Америк руугаа явахын тулд Юрийг сайхан алан талан гэж сүрдүүлж гарлаа. Ингээд үүний дараагаар үзэгсэл тогтоход Максийн амиа золиослох төлөвлөгөөг олж сонссон 11-ч доктор Бреннер дээр явж очиод боцмаар байгаа тухайга хэлсэн ч доктор Бреннер 11-ийг явуулахгүй гэдэг лээ шүү. Учир нь доктор Бреннер 11-ийг Векнатай тулдуулахын тулд илүү хүчрэг болох ёстой хэмээн хэлв. Энэ оронд Максийн төлөвлөгөөний дагуу манай эд ч одоо тулаанд бэлдэж эхэлдэг ба Нэнси ч өөртөө буу муу аваад жинхэнэ гал гарсан тулаан болох гээд байна уу да. Тэгтэл яг энэ үеэрээ Нэнси Джейсон гээд нөгөө саксны бөмбөгийн ахлах залуутай бууны дэлгүүр таардаг бөгөөд цаад нөхөр нь өөрийнхөө хүмүүстэй цуг Эдийг алах гээд буу шүү авцсан явж байна. Ямар гандан буурдгүй шаар вэ. За тэгсэр дахин үзэгсэлэгдэхэд Майк, Вил, Джонатан түүний найз дөрөвч явж 11-ийн байгаа нууц хорогдох байрыг олдог ба түүнтэй зэрэгцээ дэд хурандаа Салливаны хүмүүс ч мөн 11-ийн байршлыг олоод мэдсэн байв. Энэ оронд доктор Оуэнс ч 11-ийг нууцаар авч гарахаар төлөвлөж байсан ч доктор Бреннерт баригдаад төлөвлөгөө нь норж унж байгаамаа. Үүний дараагаар 11-ч доктор Оуэнсийг хүлээгээд өжөтөл доктор Бреннер 11-ийг явуулахгүйгээд түгждэг ба араас нь бөө маргаан боллоо. Доктор Оуэнс ч 11 зөвхөн цаг нь болохоор Хавкин сот руу явна хэмээн хэлэхэд 11-ч зөрүүдлээ доктор Бернерийн хүүхдүүд дээр хийж байсан туршилт зөвхөн Хенриг буцаан авчрахын тулд байсан биз дээ энэ гэдэг үнэнг нь хэлчихв. Тэгсэн
Учир нь яг үүндээ доктор Бреннер чинь явж зөвхөн Хенриг л аврахын тулд 11-ийг бус хүүхдүүдтэй туршилтанд оруулж байсан ба үүнийг ойлгосон 11-ч уурлаад яг доктор Бреннерийг алж хаянгаа алдахад доктор Бреннер ч 11-т унтуулдаг тариа тарьж зогсоож амлаа шүү. За үүний араас доктор Бреннер ч 11-т хүч чадлыг нь хордог хүзүүт зүйлгсэн байдаг ба яг тэр үеэр нь дэг дурандаа сайлууны хүмүүс доктор Бреннерийн бааз руу дайран орж ирээд бүүн байлдан хэлж байгаа маа. Тэр үеэрээ доктор Бреннер ч 11-ийг айтаахан аваа зүхтаах гэж утсан ч доктор Бреннер яг гарч явахдаа нисдэг иргэн дээр явж исэн мэрэгэн будагчийн суманд өртөж газар унаадаг хөөрхий. Түүний бодуулгыг харсан 11 шууд босч ирэнгүүтээ өөрийнхөө бүрэн хүчин чадлаа ашиглаж өнөө нисдэг иргэгийг нь унгаад хайдаг ба. Үүнтэй зэрэгцээд Майк Терид ч 11 дээр хурж ирлээ шүү. Гэхдээ ингээд ангийн төгсгөл болоход 11 иргэн Майк Теридтэй уусдаг ба явхаас өмнө цус алдан хэвтэж байсан доктор Бреннертэй салах байсан хин найзуудыгаа аврахаар яваад өглөө. Харин доктор Бреннер ч нэх бодлого амьсгал орав. За энэ дөрөвдүгээр бүлгийн төсөглөн эхлэхэд Хопперч шоронгоосоо зүхтаан эргэн нөгөө нуугдаж байсан сүм дээр ирдэг бөгөөд тэр үеэрээ Юригээр энд байсан нисдэг тэргийг засуулж Америк руу зүхтаахаар бэлтэж байв. Гэвч Юри муу шаар чин зориуд нисдэг тэргээ удаан засч масаад манай эдийг саатуулаад байдаг наасан. Энэ зур Дастин, Стив, Робин, Нэнси болон Эди тавч гисэн Эдигийн гэрээр дамжин доод ертөнц рүү явж Векнатай тулдахаар болдог бөгөөд харин Макс, Лукс, Эрика 3 болохоор Крилин гэрт очиод Векнагийн байршлыг олж мэдэх гэж явж байлаа шүү. Тэр оронд 11-ч найзууд руугаа амжиж очиж чадахгүйгаа ойлгомогцоо өөрийнхөө супер хүчийг ашиглаж Векнатай хөндийн ертөнцөөр очин явж тулдах санаа гаргав. Зориулж 11-ч Майк, Джонатан түүний найз нараар өөртөө зориулж давстай усан байн бэлтүүллээ шүү. Тэр усан байнд орохоор 11-ч нь өөрийн хүч чадлыг илүү хүчтэйгээр ашиглах боломжтой болдог шүү дээ. Үүний дараа үзэг солигдоход Хопперч Мөригаар дамжуулан хүүхдүүд нь Векна болон доод ертөнцийн мангасуудтай тулдах гэж байгааг олж мэддэг бөгөөд түүний дараа буцан шорон руугаа явж тэнд байгаа доод ертөнцийн мангасуудтай алдцгаар болов. Хөөе. Учир нь доод ертөнцийн мангасуудын оюун санаа холбогдсон байдаг учраас Хоппер эндээ алдцвал хүүхдүүдэд тусч чадах юм байна л да. За түүний дараагаар Лукс Макстай цуг байхдаа энэ бүх зүйл дуусны дараагаар хамт цуг болзоонд явъя хэмээн хэлдэг ба түүнтэй зэрэгцээд Векнач Максийн тавьсан өвөө шиг өмхөж Максийн оюун санаа дотор хурч ирэв. Энэ зур 11-ч хар холоос өөрийн хүч чадлаа ашиглаад Максийн оюун санаа руу биелийнх рүү орж байсан шиг ордог ба одоо ч жинхэнэ тулаан эхлэхэнтэй. За тэр хооронд доод ертөнцид Эдич Векнагийн мангасуудыг гитараараа амар метал рок хөгжим тоглож Векнагийн сарсан багуугаа мангасуудыг өргөддөг ба Хопперч иргэн шорон руугаа Жойс Мөри хоёрын хамтаар ирлээ шүү. За үүний дараагаар Хопперч Орсын шорон дотор баахан доод ертөнцийн мангасуудтай галзаж Макс ч өөрийнхөө дурсамжийн дотор Векнатай хөөцөлтөд явж байдаг ба 11-ч Максийн дурсамж руу мөн орж ирэв. Тэгж байтал гай газарт ороос гिचэр нөгөө Эдигээс өшөө авна гэдсэн Джейсон гээд гарчин Макс Лукс хоёр дээр ороод ирдэг ба Максыг харчаад Крисийг өгөл буруутгах дэвэл яах вэ? Тэр зур доод ертөнцөд очисон Стивен багийнхан ч Крилийн байшинд бөөн тулаан хийгээд явж байдаг ба Лукс ч одоо Максыг хамгаалахын тулд Джейсонтой үзэлж чиглэлээ шүү. Харин тэр үеэр Векнач Максыг эцэст нь дурсамжийн дотор нь барьж аваад яг алах гэж байтал 11 амжилт гарч ирэн Векнатай тулдаж манай хоёрын 2 дугаар раунд эхлэв. Энэ хооронд доод ертөнцид Эдич доод ертөнцийн сарсан багуухан мангасуудтай үзэлцэж эхэлдэг ба 11-ч Векнатай гал гарсан тулаанаа хийгээд байж исэн боловч удалгүй баг ялагдангаа алдаж эргэн Векнагийн хар дарсан зүудний ертөнцид хүрээд ирлээ. Тэгсний дараагаар Векнач 11-ийг хэрхэн цөлөгдсөний дараагаар Вилийн 2 дугаар бүлэг дээр олж харсан сүүдрийн мангасыг бүтээсэн талаараа хэлдэг ба Максигч бүрэн хяналтандаа оруулж байгаа маа. За тиймхүү Векнач 11-ийг мөн барьж аваад яг алгийн даван дээр нь 11 өөрийн хүч чадлыг ашиглан Векнаг дарж авдаг ба нөгөө тад Хопперч мөн хөнгө алдсаж доод ертөнцийн мангасуудыг Жойс Мөри нарын хамтаар дуусгалаа шүү. Үүнтэй зэрэгцэн Стив, Робин, Нэнси гуравч доод ертөнцид Векнагийн нугдж байгаа газарт нь эцэст нь хүрч очоод түүнийг шатааж хайдаг ба ингэж л Векна эцэст нэг юм ялагдаж бүх зүйл дууслаа. Хөөе, тинхүү үзэг солигдоход Хоппер дээр Юри Энзо хоёр нисдэг тэргээ янзлан хүрээд ирдэг ба Эдич доод ертөнцийн сарсан багуугаа мангасуудтай эцсийн хүртэл тулдаж сүүлд нь амьсгал хураалаа да. Ингээд бүх зүйл ашгүй дууслаа гэж байтал яг үүндээ бүх зүйл дөнгөж эхэлж байсан байдаг ба Векнач үхэгтэй өхөр бууга тавина гэчээр Хавкин сотод доод ертөнцийн асар том хаалга нээж түүнд нөгөө сагсан бөмбөгийн ахлах Джейсон ч үхдэг ба дэлхийн төгсгөл одоо эхэлж байна удаа гэмээр юм болж байна. 2 хоногийн дараа тэнхүү үзэг солигдоход 11 Майк, Вил, Джонатан түүний найз тавч эцэст нэг юм Хавкин сотод ирж найзуудтайгаа дахин уулздаг бөгөөд Макс эмнэлэгт хүрэгдэж Дастин ч Эдигийн ав гахад Эдиг амиа алдсныг дулав. Үүний дараа 11 иргэн Хопперийн ойн дундах гэрт хурж ирэхэд Хоппер иргэн 11 дээр ирж уулздаг ба удалгүй Хавкин сотын дээрээс доод ертөнцийн үнс шиг зүйл унж ихснээр 4-р бүлэг үнэн галт өгслөө. Одоо дараагийн бүлэгт манайд одоо бүр яаж алдцах болов? Яастаа бүр бурхан минь жинхэнэ дулаан болгондэ. Энэ үрээ тачин юмнууд сурлын минь 4-р бүлэг аль бисаар өндөрлж байна. Эх 7 хоногт 5-р бүлэгээр уулзлаа. Түр баяртай.